43 дугаар бүлэг. Хоригдолтой уулзав. Октор хоёр хүний дотор ав адилхан бодол яг зэрэг төрсөн байна гэдэг үнэхээр хачин зүйл санагдаж магадгүй боловч сүрхийхэн сэтгэл зүйчдийн хувьд бол гайхаад байхаар зүйл биш л дээ. Адилхан нөхцөл байдалд адилхан бодол сэтгэх, адилхан юм хийх, адилхан үр дүнд хүрэх нь цөөнгүй байдаг. Үүний нэг жишээ гэвэл сурвалжит айлын охин Мариан Вэйд ядуу зүдүү бүсгүй Элизабет Дэнси хоёр ав адилхан нийгэм хийхээр зоригшлуудсан явдал байлаа. Хэн хоригдон даржилт суугаа Генриг Олдсберт хайр сэтгэлтэй хоёр бүсгүй түүнийг яаж суллая да гэж л дор дором боджээ. Тэгтээ харин юу хийхээр яахаар шийдсэн хүртэл яг адилхан үнэхээр гайхмаар. Мариан Вэйдийн нөмөрчгарсан юудэнтэй хар хилэнд сов. Бэддэнсийн муу цов аль аль нь нэг зүйлд хэрэг болох учиртай байлаа. Адилхан үйлс бүтээхээр зоригшлуудсан хоёр бүсгүй маань хэн зоримыг санаагаа биелүүлэхэд нь хамгийн зохистой цаг болох шүн дундыг сонгож авсан ч санаандгүй ингэж таарсан хэрэг биш байв. Хэн хоригдож байгаа тэр хүнийхэн талаар өдөр нэгднэгэнгүй мэдэж авчээ. Марионы үнэн шивгчин Вайтерсэн хизээ язааны танил хүүхэн түүнийг 12-оос 2 цаг хүртэл мананд гарна гинэ гэж дуулгасны дээр түүний ямар шуухан хүн болох талаар тодорхой хэлж ярьж өгсөн учраас Марион түүнийг хахуулдаж цөхөөд байхааргүй юм байна гэж мэдэж авчээ. Шүн дунд гэдэг бол улс амьтан бүгдээрээ унтаад өгсөн байдаг учраас аюултай ажил явдал бүтээхэд аюул осол хамгийн бага үе шүү дээ. Үнэхээр санаандгүй нэг зүйл гэвэл Бэддэнси Марион Вэйдэс жаахан дөрүүлсэн явдал байлаа. Марионыг өрөөнөөс нь сэмэрхэн гарч ирэн харанхуй гудмаар өнгөрч гол үүднийхэн шатаар болгоомжтой бууж явхад зур Бэддэнси хашааны хаалгаар орж очижээ. Цамхгийн цаг шүн дунд болсныг зарлан 12 удаа дан дун дуурахыг харанхуй өрөөнд чагнад суусан Голдсберт. Үд дунд болж угаасаа. Өнөө өглөөний дуулсан сонссон минь үнэн бол маргааш өдийд чинь би эндээс хаа хол очсон байна гэсэн үг. Намайг Тауэр шорон хүлээж байгаа. Тэгэд л хөөрхий цаазаар авна. Айхам юу вэ? Болох л гэж байгаа юмыг чинь болно л гэж бодож байх нь дээр шүү дээ. Өөрийн огт тоож үздэггүй байсны минь хариуд өдий болтол хяхан хавчиж байгаа хорон мус санаат тэр хүүхний санаа толгойг минь залгиж байж л сая нэг амарна л та. Хааны өдтэй бичгийн сүүлчийн тэр хэсэг түүний л хийж байгаа ажил. Тэр өөрөө бичээгүй байлаа гэхэд хэлж өгч бичүүлсэн хэрэг. Шалуухан шиг аваад яваасай. Энд ингэж тарчил суухад минь тэр ихэд хажууханд минь жаргаж суугаа. Эндээс шалуухан шиг холдох юмсан. Марионы диваажин бол миний хувьд мөрөөдөхөөс цаашгүй жаргалын орон гэсэн үг. Би түүнд хичнээн хайртай билээ. Тэр хажууханд минь хамттан нэг агаараар амьсгалж байгаа боловч тэм нэг хүн байсан гэж бодохгүй мартсан суугаа. Аль эсвэл энэ чи юу вэ? Хүн ирж байна уу та? Манай нэг хүнтэй юм ярьж байна. Бүсгүй хүний дуу. Зар цөөхнүүдийн нэг л манай нэзрэхтэй дэми юмхам ярих гэж нуугдж ирэвэз. Дэми юмхам ярихад дэндүү орой болсон баймаар. Оройхон ирэх учиртай байсан байж ч болох юм да. Хайр сэтгэлтэй хоёр ингээд л эрх дураараа уулзж байх мөнч атаархмаар юм да. Ингэж амархан наалцгааж орхиод л эрен шиг амархан хагтцгааж орхидог ахархан хайр дурлал гэж байдаг мөнч хачин хэрэг шүү. Хэн тэгэд хэнэгчгүй байх нь яа. Наадхыга маргааш яваад өгөхөд цаадах нь нөгөөдөр гэтэл хизээ язааных шиг л баяр баясгалантай болж орхино гэсэн үг. Миний бодож явдаг энэ хоёр хоорондоо яасан ч өөр юм бidэ. Миний бодол санааг ямар ч хагацсал зовлон Тауэр шорон ямар ч аюул занал үхэлж өөрчилж чадахгүй. Миний бодол санаа өөртөө минь өөх тавилантай юм бол алуурчийн сүхэнд надтай хамтал тас цавчуулна. Нөгөө хоёр чинь яг энэ үүдний цаана шивэр авир гэлцэж дуулдана. Очоо цоожны нөхөр чагн бол юу гэлцэж байгаа нь дуулдаж магадгүй. Заад хөөрхилтийнхэн хайр сэтгэлийн хамаг нууцыг хөндлөнгөөс чагнаад югаан чих юм бэлээ. Тэгсэн чинь харин миний ч юм уу Марионы ч юм уу талаар ямар нэг юм ярьж байхгүй байгаа. Ер нь очиж чагны байц гэд өнцгийсэн боловч золтой л өнгөрч унсангүй.
бандан сандал дээрэн лагхийн суугаад чөтгөр чамайг хоёр хөл маань тушаа тайлдаа. Хэрэггүй юмны төлөө мэрийгээд яахав? Юугаан шивнэлд нь шивнэлдэж илвэг? Над ямар хамаа байхав? Гэлээ. Ингээ тайвширсан хэрн өөдрөө нүүр уй уй эргүүлж чигтавн чагнад суулаа. Үүдний яг цаана хөлийн чимээ гарч ярен тодорч эхлэхэд тэгэж таарнаа да. Сэтгэлтэй хоёр байна. Наадах нь үнсий гэж гуйж байна штэ. Байц. Түлхүүр цоож дуурав. Үгүй байлгүй дээ. Орж ирэх гэмээргүй юм гэж гайхлаа. Тэгсэн чинь цоож торхын онц мултарч дуулдан үүд чимээгүй онгойхон дээр. Дэнлүүний бүдэг гэрэлд хоёр хүн зогсож байгааг нэг нь яхарахгүй бүсгүй хүнтэй. Наан байгаа бүстэй нь манаа толгоон зохиолгсон боловч орж ирэлгүй аяархан аятай наргагүй та унтж байна уу гэд Анел аяархнаар үгүй гэхдээ тийм бол энэ авха өөртөө тань уулзъя гэсэн юм. Харанхуйд ярилцах дохгүй өргөн байх. Тэгэхээр би Дэнлүүгээ энд орхиё. Танаас гуйх ганц юм гэвэл удажил тун болохгүй шүү. Намайг хөөдөн шүү. Гэд Дэнлүүгээ авахаар эрэхт нь хүүхэн хажуугаар нь шурхийн орж ирлээ. Авхаа гэдэг үг Генри Голдсберийн зүрх сэтгэлийг баяр хөөрөөр бэлхуулжээ. Шүн дундын энэ зочныг эдлэнгийн зарц хүүхнүүдийн нэг юм байлгүй гэж бодож байсан биш болж таарлаа. Тэгэхээр эн чинь эзэгтэй нь байж таарах биш үү гэж боджээ. Дэнлүүний бүдэг бодохын гэрэлд бүх үеийн юудэнтэй цуваар бэм битүү тагалсан бүсгүй харагдсныг тариачин бүсгүй ч юм бэлүү хатантан ч юм бэлүү хэлэхэд хэцүү байлаа. Гойлог сайхан нуруу турууг нь харахад яг л Марион. Голдсбер хөөрсөн сэтгэлдээ нэг их удаан хурдсангүй. Манааны зэргийн хаалганы завсраар оруулж бандан сандал дээр тавьсан Дэнлүүний гэрэл зочин дээр тусан улаан цув гялалцсан хар нүдтэй цэга маягийн бараавтар нүүр царайг нь гэрэлтүүлв. Энэ бол үнэхээр аятайхан ч гэсэн Марион Вэдийн зөөрлөшгүй зурсан юм шиг сайхан нүүр царай даанч биш байлаа. Биш байна. Эн чинь Марианна шивдэ. Итгэл дүүрэн гялзж байсан Голдсберийн харц гинтхэн ингэж унтрлаа. Ашгүй харин бэт анзаарсангүй. Дэнлүүний бүдэг бодохын гэрэл голын гарцаагүй харлуулах байсан аягүйхэн энэ зүйлийг харагдуулгүй нуулаа. Ёстой мэл гайхаад байснаа сая сэхэ орж бэт та юу? Та чи ингэд энд юу хийж байгаа хүн бэ? Гэхдээ бүсгүй манааны хаширтан хамигсан хаалганы дэрэгдээс наашлан аяархан яриарэ таныг аврахаар аимшигтай энэ газараас гаргаж авахар ирлээ гэв. Яаж тэрв? Цаан чинь манаа зогсож байгаа. Яаж гарах хэрэгв? Харж архин шүү дээ. Харах нь харна. Тэгтээ тэр яахав хамгийн гол нь та миний хэлсэн болгоныг яг дагавал танд хинч саад болохгүй гаргаж болно. Аав Григоригоо хоёр цааш яахыг мэдж байгаа. Тэр хоёр таныг арын модны нааттайх толгой дээр хүлээж байгаа. Би тэгээд яах? Юу хийх болж вэ хонгор бэд минь? Миний цоёг нэмэр овоо урт болохоор өөрийг тань бүр халахлана. Богиндож магадгүй гэж бодоод нэг банзал авчирсан. Энэ байна гэд цуун дэлгэж суганд авчулсан бүдүүн цэмбэн банзлыг харуулад бошуулц үз манай ороод ирнэ бошуухан өмсч үз гэж яаруулахт нь Голдсбер ервшин зоригт бүсгүйг өөрийн ирэхгүй бишрийн ширтэнгийн юу өөрийн тань ховц сунрыг уу та өөрийг тань тэгээд орондон орхиод гарах хэрэггүй гэж гайхан тийм ээ тэгж үз өөр ямар ч арга байхгүй та бид хоёр хамт гарч болохгүй тэгвэл өөрийгтэн суллах гэлээгээд барьж аваад хоёулыг маань хорж орхино. Тэгэхээр та ганцаараа эхлээд гарах хэрэгтэй. Гэхдээ өөрөн амьд гарахын тулд өөрийгтэн эндэнгээд орхих гэж юу? Үгүй те, сайхан сэтгэлд бүсгүй минь. Ийм юм хийснээс өгсөн минь дээр. Та битгий ингэж зөрөлдөө бүгдийг хэлснээр маань хий. Миний талаар зовх хэрэггүй. Хорих юм юу ч үгүй жирийн нэг мө бүсгүйг тэд яавал гэжтэй. Тэгээд ширн энэ маань намайг гаргаж орхино байх. Намайг барьж хориглоо гэд өөрт нь ямар нэмэр байх вэ? Өөрөгт нь алдсныхаа хариуцлагыг тэгсэн тэгээгүй хүлээж таарахаас биш намайг хориод ямар хэрэг байх вэ? Бэтийн энэ маань гэсэн хүн нь хүлээж ядаж байгаа янзтай холхиж байгаа дуулдав. Танаас гуй
Бушуухан шиг явж үз. Тэгэхгүй бол та бид хоёр дахиад хизээч уулзахгүй болно. Ингэж хэлэхдээ хоолой нь үл мэдэг чичирснийг Голдспер анзааралгүй өнгөрсөнгүй. Ингэж их гуйж учирлахт нь нэрэнч тийм юм уу гэж бодлоо. Бэд үнэхээр ямар нэг арга ухаан бодож олоод өөрийгөө аргалж чадхаар юм шиг санагдлаа. Манааны цэргийг аятайхан аргалаад гараад ирэхээр ухаалаг сэргэлэн бүсгүй гэдгийг мэдэж байна. Ингэж бодож байтал нь Бэт дотор нь орсон юм шиг миний талаар санаа зовох хэрэггүй. Энийг би харгалж дөнгөн. Энэ яг нь хэлснээр минь болно. Би сайн мэдж байна. Үнэхээр тийм юм бол гэхдээ үнэхээр тийм гэж байна штэ гэж үгийн таслаад хүлээсийн тас огтлонгон эргэлзэх хэрэггүй. Энэ бид хоёрыг орхиод явж л үз. Майт цув. Эхлээд панцлаа өмс. Халив ингээд тогтоож орхив. Одоо цуваа. Болох нь тэр. Юудэнг нь олигтойхон нүрээ хүртэл таглахаар дарж өмсдөг юм шүү. Ингээд болох нь тэр. Цаадахтайгаа юм ярьж огт болохгүй. Барьж авч үнсий барийг их бах баригдлгүй гараад хашааны хаалга руу ухсхийгээрээ. Явган хаалга нь өрдөөл тэхтэй байгаа. Түүгээр гараад хойд толгоон оройгоорох мод өд шууд гүйдэг юм шүү. Тэнд аав зарцтай нь байсан Григори гард хоёр хүлээж байгаа. Гадаа хав харанхуй хинч харахгүй хаалгаар гарталтай нь дэнлүүн эндээ байж байг. Цаадах чинь таныг намаа гэж бодоод тэрвэрч авах гин баригдж болохгүй бултаад гарч орхидог юм шүү. Өөртөө огт хөргөлгүй шурд хийж гарсан чигээрээ хаалга руу гүйгээрээ. За бэлнү. Явж үз гэлээ. Бэтийн цвар бүхвийн халгалсан Голдспер гарахынхан өмнө дан даашинцтайгаан толгойн үцгэн зогсож байгаа бүсгүйгч ээлдэг сайхан харцаар хэсэгхэн зур ширтлээ. Ингэхт нь хайрын нандин харцаан бэлгэллээ гэж бодсон Бэт харин андуурсан байлаа. Харамсалтай нь энэ бол баярлсан талархснаа л илэрхийлсэн харц байсан юм. Энэ үеэр манааны цэрэг алман сүхэрийн хаалга тогшд уулзсанд Бэт цоожны нөхөнд хошуу ойртуулан аяархнаар "Одоохон Вайтерс одоохон гарлаа. Алив онгойлгож үз" гэлээ. Онц торхин мултарч дуулдав. Вайтерс хонгор бүсгүйнхэн хоёр уруулыг шимэн үнсэх гэж хүлээж ядаж байсан хэрэг шүү дээ. Хаалга онгоогүй юу хамаг биеийн цуваар тагалсан нэг хүн хажуугаар нь шуртхийн гарч харанхуй руу алга болж орхилоо. Вайтерс дэнлүгэн жавлгүй хаалга хамхилаа. Бэд бид хоёрт гэрэл мэрэл хэрэггүй. Дараа нь орол авч орхино гэж боджээ. Удаан хүлээсэн урамтай сайхан жаргалаан л бушуухан шиг эдэлдэг хэрэг гэж бодсон түнд үүд түгжих ганц ажил үлдэв. Түгжихгүй бол болохгүй, хоригдлыг алдаж мэднэ гэсэн үг байлаа. Үүд түгчгэд удаад байх ч юм байхгүй. Бараг тэр дорон эргэтэлнэ. Харин явган хаалганы тэг торхин мулдарч Бэд гараад явж орхих нь тэрэ. Хаалга тас хийтэл хамхигдан юу ч харагдахгүй болов. Гүйцэж шүү магадав ганцхан ч гэсэн үнсээд үлдхиймсэн гэж бодсон Вайтерс ухсхийн араас нь гүйж гарan харанхуй руу дэмий ширтэн хар зойлогч нь зүхтааж орхилоо шүү. Бэд! Хөөе Бэд! Битгий явал да. Чи амлсан штэ гэж дуудав. Бэд холдоогүй байх учиртай. Хойноос нь гарч ирэхэд 20-тхан алхмын зайтад гүйж явсан чинь тэгээд харин гинтхэн алгуулж орхисон хэрэг л дээ. Дотор толын хашааны манаа дуулж орхиж магадгүй гэж бодсон Вайтерс чанхан дуудаж даан чадсангүй. Айхтар харж өтгөр гэж хараагаад ганцхан үнснийхэн төлөө ёстой нэг чадлаа шүү. Тэгтээ бас яах вэ? Маргааш гэж нэг өдөр бий дээ. Өнөө шинийхэн өрөөгч нөхөх юм шүү. Нөгөө авхаагаан амлсан шангаа өгөхөн болж орхиж магадгүй гэж айсан хэрэг байх л да. Бас чарахгүй дээ. Надтай бол дуртай цагтаа уулзч чадах юм чинь гэж бодоод тайвширлаа. Вайтерс өөрийгөө ингэж тайвшруулад эргэж орон хоригдлын сууж байгаа өрөөнөөс дэнлүгийн очиж явах санаатай явлаа. 44-р бүлэг. Санаандгүй мөргөлдөв. Вайтерс хэд алхаснаа явган хаалга төвжилгүй орхисноо гинт саналаа. Хашааны хаалга сул орхиод хоригдл байгаа өрөөг онгойлгоно гэдэг осолтой гараа зүхтоож орхивол яана гэж боджээ. Гар хөлн дангантал хүлээстэйч гэсэн хоригдл гэдэг улс бараг ийм тордгүйг цэрэгт хэдэн жил болсон Вайтерс эрхвш мэдлэг үү дээ.
Ингэж хаширлан явган хаалга төгчхөр эргэж ирээд хаалга жаахан завсартуулан ийш тийшин харлаа. Бэт буцаад ирсэн байж магадгүй надаар жаахан даажгнах гэж зогтаасан хүн болсон ч юм билүү гэж бодон харанхуй руу хараа явуулж байтал нь харшийн булангийн цаанаас толгой тархиан битүүлсэн урт цувтаа нэг хүн гарч ирээд яхан аргагүй өөрлөн чиглэлсэнд бэтээс өөр хэн байхав гэж бодоод баярлсан золтой л хашгирч орхисонгүй. Тэгнээ тэр арайч яваад өгөөгүй байх хэвээр өөр тийшингүүгээ далгуулж орхих шиг болсон чинь үгүй. Би энэ өөрөө бодилсан хэрэг байх нь л дээ. Энэ мөн эргээд ирлээ. Юудэнтэй цувтаа өөр хэн байхав? Үнсүүлгүй яваад өгөхгүй гэдгийг боддоггүй. Маргааши харан өнөөдрийн юм өнөөдрийнхөө л байх учиртай шүү дээ гэж бодов. Хонгор бүсгүйхэн эргээд ирсэнд их л баярлсан хүн яаж тэрч авах, яаж сайхан үнсэх таалхан бодон инээд алдан зогсож байтал нь цов нөмөрсөн хүн хаалганы цаана 2-3 алхам зайтай зогслоо. Вайтер наанаас нь ойртонгон хонгор бэт минь намайга хураа зүхтаагаад явж орхилоо гэж бодож байлаа шүү. Эргээд ирсэн чинь тун сайн байна. Гэхдээ чи минь юунаасаа ингэж айс юм шиг оргиод байгаа хүн бэ? Наашрал дээ юунаасаа айс юм? Ингэж чи над үнсүүлнэ гэж амлаа биздэ гэв. Ингэж хэлэнгүүтэн тавирч авах санаатай ухс хийтэл нь хурц цагилгаан ялсхийн өмнө нь саяхан уулзаад салсан байд тариачны цоо нөмөрсөн бүсгүй биш харин хоргой торго хамб хилэн болсон баян авхай зогсож байх нь тэрэ. Юудэнгийнхэн сэжүүрээс барьсан савхан цагаан хуруунууд нь үнтэй цэнтэй эрдэнэс шигтгэхтэй олон бүлзэг гялж харагдлаа. Бэтийг явуулсан нөгөө авхай байх нэ? Хүлээж ядаад хүрээд ирлээ шүү. Өөрөн орж уулзах санаатай явж байж магадгүй юм. Бэтийг үнсэж байх нь арай дээрч гисэн ийм авхай ганц үнсэд оруулж орхиход болохгүй юм юу байхав гэж бодов. Авхай өөрийн хачин байр байдалтай байгаа гайхсан илт боловч нарсгахнаар та сайн байна уу гэж мэдлээд өөрийн ёсорхгоор сайн авхайтай сайн уу? Өөрийн тань ямар хэрэгээр явааг асууж болгосон болов? Ийм харанхуй шин тэгээд бас ийм орой болсон хойно ийм баг залуухан авхай ингэж явахтан айдгүй хэрэг үү? Гэхдээ улам ойртон юудэнгийн ард шин буулгаад харанхуйд юу л таних вэ гэж бодоод нүүр царайгаа нууж хаалгүй. Би энэ дүрийг бол өөрөгт нь Вайтерс гэдэг байхаа гэлээ. Тийм ээ авхайт минь намайг Вайтерс гэдэг. Уильям Вайтерс миний бие авхайтанд ач тус хөрөхэд бэлэн байна. Вайтерс танд гэлаалаа. Таныг би үнэхээр тус хөргөж үзээч гэж гуйх санаатай явна. Гэхдээ авхайтан та айлдч хайрл өчүүхэн би өөртөө юуныхаа тусыг хөргөж чадгсан бол та нэг хоригдл сахиж байгаа байхаа. Хэн ямар хүнийг хэлж яриадч яахав тэрнээс өөр хоригдож байгаа хүн байхгүй юм чинь. Тэр хүнтэй би уулзах гэж явна. Тун чухал хэрэгээр. Гэхдээ Вайтерс их л учиртайгаар. Тийм ээ. Би мэдж байна. Түүнтэй би хитгэв солих гэсэн юм. Та тус хүргэж чадах уу? Чадлагүй яахав. Тэгтэн та заавал өөрөө орж уулзах гэсэн юм уу? Тийм ээ. Өөрөө л орж уулзмаар байна. Тийм үү? Өөрийг тань би нөгөө бүсгүйгээр хэлүүлсэн зүйлээ л дахиад хэлүүлэх гэсэн байх гэж бодлоо л доо. Тэр бүсгүйтэй нь ороод уулзаад явсал да. Та хоёр таарлцсангүй шиг байна. Хинтээ? Ямар бүсгүйтэй? Яагаад дээ? Энэ хүнтэй уулзаад ир гэж явуулсан бүсгүйтэйгээ? Авхаа харин сэтгэл нь сэрдхийсэн янзтай. Би юу? Би гэд өгдөрснээ. Би хэнийг ч явуулаагүй гэлээ. Хөөе хараач. Хоригдлын ман төлөө санаан зовсон бас нэг хөвхөн байх нэ. Голдсберг гэдэг чинь ёстой сүрхээр байх нь л дээ. Энэ хавийн хөөхнүүд бүгдээрээ унаж өгсөн бол та. За тэр ч яах вэ? Ямар ч гэсэн шударгал байх хэрэгтэй. Ингээд ер нь энэ авхаа бэтийг явуулсан тэр авхаагаас югарaan дор байх юм. Харин ч өөрхөн орноосоо явуулж орхиод сууж байлгүй өөрөө хүрээд ирж байна шүү дээ. Ингээд чинь шударга ёсыг бодож энэ авхааг уулзуулдаг хэрэг гэж шийдээд юм. Өөрийг тань гэж л оруулж орхиё доо. Удажил том болохгүй шүү. Та над удахгүй гэж амл. Гэхдээ нэм. Вайтерсгаа танд амлая. Ач тусыгт нь бас бодъё. Уудам сайхан сэтгэлтэйт нь баярлаж талархаж байгааг минь тогтооно гэд эрдэнэс шигтгэхтэй бүлзгнүүдтэй савхан цагаан хуруунуудтай гараан өөрлөн сунглаа. Зогсоо заггүй гялзж байгаа цагилгааны хурц гэрэлд ягаахан алгаар нь дүүрэн алдан цус гялзж харагдахад
баймгүй том гараан өгд өгөөд тослоо. Авхан болброй цагаангар өөрийгт нь хөрөгтөдий болоод алган дээрээс нь алтан зоос шажигнэн асгарахад бушуухан атхаад тэр дор нь ууд руугаа явуулаад авха та гараа нааш нөгөөч гэд чичирсэн нарийнхан хуруунуудын аятайхан атхан явган хаалгаар хөтлөн оруулж харанхуй годмаар явсаар агуулгын үүдэн дэрмэгцэн түгжийг нь онгойлгон завсартуулаад "Хүнгүй. Өөртөө тань бас нэг авха уулзах гэж ирээд байна. Төрөөчиг шиг удваа. Авха та орогтун. Өөрийгт нь хүлээж байгаа" гэв. Авхаг босхон тэглэж унахгүй гэсэндээ түшиж барьж оруулаад үүдийг хааж төгссөн дорон явган хаалга руу эргэж ирлээ. Бэтийг эргэж ирж магадгүй гэж гарчсан хэвээрэн тэгэд бас бүүн улзан гаргаж үзсмээр алт үнэхээр мөн үү биш үү гэж цахилгаанаа гэрэлж шалгаж үзмээр оргиод болж өгсөнгүй. Вайтерсэн оргисон дэнлүү төрүүчин хэрэн бандан сандал дээр тавиастай байсансан бол төрүүчээс хойш яриад байсан энэ авхай маань Марион Вэд мөн байх гэж тамаглаж байсан та бүхэн андуураагүй яг мэдэх байсан хэргэлтэй. Гэтэл Генри Голдсприйн оронд үлдээд байсан Бэт хаалганы төгжөө онгойлгож дуулдахад эргүүл ирж байгаа чинь билүү ээлж солилцож байгаа мó гэж одоохон орж ирээд өөрийг нь тань зорхино гэж айсантан дэнлүг шүүрэн авч өрөөний өрөөсөн буландах хайрцаг нь яраар тавьжээ. Өрөөнд ингээд харанхуй болоход өөрийг танихгүй Голдсприйг л байна гэж андуурч юу магадвэ гэж бодоод бандан сандал дээр буцаж суулаа. Үнэхээр ч тэглээ. Марион бандан сандал руу зариг муутайхан дөхөнгөн хоолоо чичрүүлэн "Генри минь" гэж дуудав. Гэтэл харин өөдөөс нь дуулдсан дуу өөр хүн дээр орж ирснийг хэлээд өглөө. Энэ бол Голдсприйн дуу огт биш. Өрөөнд чандуурсан байх ёсгүй яриангүй бүсгүй хүний дуу байлаа. Тэрхэн зуртан гайх зогсдол нь бандан сандал дээр сууж байсан хүн өндийн босож хэд алхан хажууд нь тавьсан дэнлүүний гэрэл туссан ханны наан очиж зогслоо. Марион ч зүуд нойронд нь үе үе үзэгдэж харагддаг болоод байсан тэр хүүхнийг дорн танилаа. Өмнө нь Бэт Дэнси биеэрийн зогсож байхад бөглүүхэн дуу алдсан бүх хүчрийг мэдснэх байлаа. Өөрийнт нь явуулсан бүсгүй гэж яриад байсан ийм учиртай юм байх нь л дээ. Хэн тэгэд явуулсан хэрэг хэн ч явуулаагүй өөрөө ирсэн цаадхыгаан оргуулсан хэрэг байх нь. Голдсприйг оргуулах гэж ирсэн. Тэгээд оронд нь өөрөн үлдсэн хэрэг байна л да. Өмнө нь зогсож байгаа Бэтийг дуушуугүй ширтэд зогсох зуур нь ингэж бодогджээ. Өөдөөс нь бас дуушуугүй ширтэд зогссон Бэт ч хам хилэн цуг нөмөрсөн энэ авхан эндэрсэн учрыг мөн мэдэж байлаа. Бэт Дэнсийн хавхар гэзэг ус цогтой сэргэлэн хоёр нүд Марионы зүүд нойронд үе үе үзэгдэж харагддаг болоод байсан бол алдан шаргал гэзэг ус цэв цэнхэр хоёр нүдтэй энэ сайхан авхаач Бэтийн санаа сэтгэлийн амгалан тавин байдлыг байсгийгээд л алдагдуулан зовоодог болсон хэрэг билээ. Өрсөлдөгч хоёр бүсгүй ийхүү өөдөөдөөсөн ширтсэн Марион нь урам хугарсан айгүрхэж эвгүрхсэн Бэт нь баярлсан бахан хансан янзтай харагдана. Хэн хэний хувьд таагүй энэ байдал тэгсгээд эцс болох тийшин хандан Марион гарахаар эргэсэн боловч Бэт харин ам нээж "Марион хаа та Голдспртэй уулзах гэсэн юм уу? Тэр энд байхгүй" гэв. Ил тэнгэж даажгнахт нь эгдүүн хүрсэн Марион хүйтнэр "Тантай танигүй мэдж байна" гэхэд "Тэгтээ та түүнийг энд байгаа гэж бодож ирсэн тань үнэн биз дээ" гэж лавлагт нь "Энэнтэй юм яриад юу хийх вдэ" гэж бодов. "Мэдээч штэ. Тэрнээс биш та яалаа гэж ирэхв? Марион авхаа. Та түүнийг оргуулах санаатай ирсэн боловч жаахан оройтчтэй. Генри Голдспрт хүнд хэцүү үед нь хэрэг болох, магадгүй танаас ч илүү хэрэг болох сайн нөхөд олон бий. Тэдний нэг таны өмнө зогсож байна. Та түүний сайн нөхөр нь хэрэг үү?" Нэг авхаа явуулсан гэж яриад байсан Вайтерсын үг санаанд нь гинт орсон Марион өөрийн ирэхгүй ингэж асуулаа. Тэр бүсгүй нь энэ Бэт юм байна. Тэгэхээр өөрийн зиндааны хүүхнүүд дотор өөртөө нөрсөлддөг нэг хүүхэн байж таарлаа гэсэн үг биш үү? Ингэж бодоод итгэл дахин төрсөн тайвшрах тишин хандтал нь харин Бэтийн үг бүрмөсөн нэрвхэн дээр. "Марион авхаа та юу асууна вэ? Надаас өөрхөн энэ далга байгаа үсттэй. Тийм ээ.
Түүнийг аврахын төлөө амнасаа алдахаас хайгаагүй хүн би байна. Та намайг хин нэг хүний өмнөөс ингэж явсан байх гэж арай бодоогүй үсттэй. Үгүй шүү. Хатан хаантан балиач гэсэн хатантанг төвөнд бас та бид хоёр шиг л хайртай сэтгэлтэй юм гэж дуулсан ч би ингэж явахгүй. Өрсөлдөгчийнхэн эгдүүтийн үгэнд зэвн хүрсэн Марион ингэж их сайрхаад байхаар юм юу байгаам? Тэр тусман таны хувьд бол ингэж сүд болох хэрэг юу байгаам? Гэж орхилоо. Хүй ердөө та өөрөө дөрүүлж ирсэн бол түүнийг аврах байсан хэрэгөө тэгээд тэгсэн байлаа гэхэд юу ч болоог юм шиг сууж яах вэ? Марион зүрхийн зөсөж хэрчиж байгаа юм шиг болгосон энэ яриаг эцэс болохын төгс болж үүдрүү эргэлээ. Тамлан тарчлагч нь харин бахан ганц хангаж байгаа янзтай. Та жаахан хазанж үзэлдэ. Ингээд та Генри Голдсприйг оргуулж чадаагүйдэн их л гутарч явах шивдэ. Та түүнд тус хүргэе гэж үнэхээр бодож гинөө. Тэгвэл та миний оронд үлдээд намайг гаргаж орхи. Тэгвэл тань би Голдсприг байтаа уулзаад бүгдийг хэлж дуулгана гэдгээ танд амлая. Тэгвэл таныг өөрт нь үнэхээр их тус хүргэж гэж бодсон шүү дээ. За тэгээд тийх үү? Гэлээ. Ат там хар золиг минь энэ тэнэг бодолтойгоо хинтээ үлд. Чамтай дахиад ганц ч үг солихыг хүсэхгүй байна. Гэсэн Марион жигшин зэвүтсэн гутарсан дан хамаг биеийн солгонон болгоомжтой байж үзээрэй гэж загсан манааны үгийг юм бодохтой мантай хүн хаалга тэнхээгээр юм балбалаа. Дөрвчээс хойш наан яг хүлээж байсан Вайтерс хумгүй онгойлгож авха хажуугаар нь шууд өнгөрч хаалга руу хурдлаа. Марионыг явган хаалгаар гаргахад хүчтэй салхи шуурга золтойл хийсгээд явж орхисонгүй. Бороо хувингаар асгаж байгаа юм шиг цутгаж байсан боловч Марион салхи борооны алигч үл хайхран харгүй замж хаагур байгааг бүү мэд хүн явж байлаа. Санаа сэтгэлэнч газар тэнгэр хоёрыг нийлүүлсэн гаргуутай ийм их бороо салхитай энэ харанхуй шөн шиг болсон явлаа. Генри Голдспер өөрийн хувьд огт байгаагүй юм шиг болжээ. Хагасхан цагийн өмнө хайр түүнийгэн суллахын тулд яхаас ч боцохгүйгээр байсан бол одоо харин түүний сул чөлөөтэй болсон яваад ч баясан баярлсангүй. Эртнээс нааш хүссэн мөрөөдөж явсан ичид зовхыг ч юм чиний бодлоггүй хайртай сэтгэлтэйгэн өөрөн хэлсэн тэр хүндэн хаягдсан гологдсон дон ингэж мэднэ гэдэг. Хаягдсан гологдсноос ч долоон дор юм болно. Саяны дэрмүү тариачин бүсгүйгээс дор үзэгдснээ мэднэ гэдэг яасан ч их гомдмор, яасан ч шившигтэй муухай юм бэ. Ямар гэчин гашуун муухай хороор сэтгэл зүрх минь хордуулж орхих нь энэ бэ. Сохор юм шиг явсан одоо эргээд бодоход яасан хэцүү, ямар харамсалтай юм бэ. Анханаас нь тодорхой байсан байхад өдий болтол харддаггүй, мэддэггүй хаагур өнгөрч явсан амтан гихчв. Энэ хоёр эртний л учиртай байсан. Тэгээд ч энэ муу хүүхэн ухаан жолоогүй хайртай дуртай танч ийм их зүрх зэрэг гаргасан хэрэгэлтэй. Амьд байсан ийм юм хийж явааг нь бодоход өөрт нь ч хайртай дуртай гэж мэддэг байсан хэрэг. Тиймгүй бол өөрт нь үнэн голоос хайртай сэтгэлтэй биш хүний төлөө ингэж явдаг ямар хүүхэн байх вэ? Марион яг л ингэж андуу ташаахан бодож явлаа. Ингэхэд бас үнэхээр хайр дурлалын холбоо биш, эгэлжирийн нэг холбоо байж болох юм шүү. Тэр хоёрын нийгмийн гарал тэнгэр газар хоёр шиг өөрийг бодох юм бол тийм байж үнэхээр магадгүй хэрэгэлтэй. Марионд ийм юм бодогдоогүй ш, бодогдсон ч гэсэн огтхонч тайвширсангүй. Харин ч бүр их басамжлуулсан, доромжлуулсан юм шиг бодогджээ. Харанхуй цэцэрлэг дундуур өөрийн ухаангүй амтан гүйсээр нэг мэтгэд гадаанан ирсэн байв. Тэгээд харин үүднийхэн гонгон доогуур бошуухан орж усан борооноос хорогдохын оронд бороон шавшуулсан хэвээр юудингийн ардын шин буулгаж бухимдан уймарсан сэтгэлийн баг зэрэгч гисэн онгойдог болов гэсэн мэт халуу өргөсөн нүрэн ширүүн бороо салхины өөдөөс хандуулан тариг толгоогоон шаан тэнгэр хангаа төмөн зовлонгон тоочих мэт чаваас гэж бороо асгар уулж байгаа энэ бүүн хар үйл шиг баахан уйлж яваад хамаг уй зовлонгон гашуун нулимсаран хуурсгаад гаргаж орхиж чаддаг ч болоосой. Маргааш энэ хар үлнээс юу ч үлдэлгүй халга болж цэлмэг сайхан өдөр эхлэхэд миний дотор харин энэ л харанхуй хэвээр юм байх болно. Бурхан минь, миний амьдралд юу ч үлдсэнгүй. Харанхуй хар уйдхар гүнигээс өөр юу ч үлдсэнгүй гэж үгэл зогслон тэр дээрээс Марион гэх шиг боллоо. Энэ чинь юу вэ? Ингэж санагдав.
Алсад тэнгэр дугарсныг цуураа ингэж дуулдав. Тэнгэрийн дуул ингэж ээлдэг сайхан дуудана гэж юу? Тэгтэл тун ойрхон дахиад л Марион гэж дуудав. Яг энэ үеэр гялс хийсэн цахилгааны хурц гэрэлд танил нүүрд сарай өндөр сайхан бие хартай хүн өмнө нь зогсож харагдсан нь Генри Голдспер мөн байлаа. 45 дугаар бүлэг. Уймарсан сэтгэл уужрав. Голдсперийн энд яагаад явж байгаа учрыг мэдхийн тулд явган хаалгаар гүйж гарan нуг дундуур үзэгдэж харагдлагүй өнгөрч Дэнси гард хоёрын хүлээж байгаа тэр газар руу очихоор хэсэг сөг рүү гүйж орсон тэр агшнаас нь эхлэн хөөрнө. Буцсоогийн цаахнуур эдлэнгийн эргэн тойрны гуу байдаг төвгөр ус хараахан гүйгээгүй байгаа болохоор түүн рүү орж зөхөх зүйлгүй. Тэгээд өндөр долонгийн цаа талын хуура ёроолыг даган харшийг тойрч баруунтайх толгоон бэлхүрч болно гэж мэдэж байлаа. Хойноос нь одоохон хөөлөөч гэсэн 3 орсон хүн барагтай бол харагдахгүй гэсэн үг байв. Голдспер гууны наад эрмэг дээрээс цаад руу нүсэрч ормогцсон хөдөлж барихтан саад болоод байсан банзал цуу хоёрыг тайлж хаялаа. Тэгээд далангийн хашлагын цанаас өнгийн хөөж байгаа хүн байна уугүй юу гэж харлаа. Энэ үеэр нь Бэтиг эргээд ирж магадгүй гэж бодсон манай явган хаалгаар гарч ирсэн. Голдспер харанхуй түүнийг хараагүй ч гэсэн хаалганы тэг мулдарч цэрэг нэг юм өглөж байхыг дуулжээ. Тэгтэлч цахилгаан захиж гоолыг сайхан нуруу туруутай нэг хүүхэн очиж манааны цэрэг тун их гайхсан янзтай харж байгаа нь тодхон харагджээ. Голдспер Марионыг дорн танин эхлээд эгдүүцэх гол нь харлах хоёр хосолжээ. Энэ орой болсон хойно юугаан хийж явдаг хэрэгв? Скертитэй уулзахаар болцсон хэрэгүү гэж бодож байтал нь цэргийн алган дээр алга дүүрэн зоос асгаж байгаа харагдахад хамаг биеийн хачин сайхан оргин сэтгэл зүрх нь баяр хөөрөөр бялхан сэвгүй цэлэмхэд өөрийн бүх нүгэл хэлэнц гин бурууг гин тухаарч үнэн голоосон гимшин ийм сайн сайхан хүнийг би тэгж муухайгаар хардад сэрдэх гэж шоронд хоригдож суусан надтай уулзах гэж явна шүү дээ. Түүнийхэн өмнө би бүх буруугаан хүлээх ёстой. Скерти өрөөсөн бэлийг нь хулгайлсан байж таарлаа. Өөртөө минь уулзах гээд өөр юу ч бодлоогүй ингэж зориглоод явж байгаа чамаагаан айлгүй амтан гэж аль муу мухаагаар бодож суудаг мөн тэнэг толгойё. Үнэхээр өөртөө минь уулзахаар ирсний чинь мэдэж авахын тулд эргч хөлөөнөөсөн бүх л энэ муу бүндгөрөөсөн хагдсан ч хамаагүй гэж шийдэв. Ингээд эргэж очихоор гуунаас гарах гэж оролдсон боловч наад эрг нь өөрөөс нь хамаагүй өндөр. Цаад хажуу үүдэн жаахан өгсөө тарахт нь дээгүүр нь бүх юм харагддаг хэрнэ авираад гарна гэдэг амаргүйхэн зүйл байлаа. Хэд дахин үсэрч цавхарч үзээд бүтсэнгүй. Наад эрмэгт нь хүрч чадахгүйгэн яаж ч оролдоод нэмэргүйгэн мэдлээ. Тэгээд харин нарийнхан гүүр байдаг шүү дээ. Энэ хавьд байх учиртай гэж санав. Үзэгдэж харагдахгүй гэж бодхон болоод гууны цаад хажууг барин хөдөллөө. Эргэн тойронд нь хав харанхуй хид алхуугүй юу бороо асгарч шавартай налуу халтаргаатай болж өксгөд бүрж хэцүү хэлэхүү нарийнхан гүүр сая нэг таарлаж мацаж байж дээр нь гартал хашилгын хаалга дүгжээтэй байлаа. Хөнгөн шалмагч гисэн хаалган дээгүүр нь зовж байж даван гууны цаатдах цэцгийн мандлын хажуугийн сөг рүү орлоо. Хашааны хаалга ойрхон харагдаж байгаа боловч тэр хавьд хинч байхгүй янзтай хожимджээ гэж харамсал нь явган хаалга онгойж байгаа дуулдан тэрхэн хооронд гялс хийсэн цахилгааны хурц гэрэлд хар барам цовтой хүн харш руу хурдалж яваа харагдав. Голдспер харин хөссөн юм шиг зогссоор ингэхэд ер нь надтай уулзах гэж ирсэн байна уугүй юу? Тэгэж ирээгүй байвал юу болох вэ? Намайг хэлж бариулна гэж арай бодохгүй байлгүй дээ. Харин би уулзаад юугаан хэлж ярих болж байна. Хүний илэг доогоолж гүйцэх юм биш үү хата. Уулзах хэрэггүй юм биш үү? Гэж бодож зогсноо гэнтхэн эцсийн удаа уулзах гэж байгаа байвал яана. Ингэж уулзаж учир явдлан ярилцах ийм боломж дахиад хизээч олдохгүй байж мэднэ шүү дээ. Гэж бодон зориг шулуудаж сөгийг орхин очоод үүднийхээ өмнө зогсож байгаа Марионыг хармагцсан араас нь сэмэрхэн дөхөж дуудсан хэрэг байлаа.
Дууг нь таньсан сул чөлөөтэй эрх дурааран болсон явж байгааг нь хараад үнэн голоосон баярлсан Марион эхлээд бүх юмыг мартан "Генри чи юу?" гэж дуулдлаа. Тэгснэ харин хинийхээ ачаар ингэж явж байгааг нь гэнтхэн санаж аварсан тэр хүний нэгдүгтээ үгс чихэнд нь дахин хангинах шиг болон хүйтэн харцаар ширвэнгэн биеэм байдгаар нь барин байж "Үннийг хэлэхэд тун их гайхаж байна. Өдөд чинь эндээс нэлээд холдсон явж явах учиртай хүн энд ингээд явж байдаг хачин хэрэг байна да" гэв. "Тийм ээ. Би уг нь тэгэхэд юу хийж яваага? Юунаас болж сааснаа шулуу хэлж орхиоч дээ. Хэлсэн хэлээгүйтэй нь мэдж байна." "Марио минь. Аварсан бүсгүйт нь удахгүй ирж хоёулаа болно гэдэгт нь огт эргэлзэхгүй байна." Энэ үгнээс нь ганцхан зүйлийг үнэхээр өөртөө минь уулзах гэж явсан хэрэг байна шүү дээ гэж мэдээд баярлсан дан цаанаа харин өөр учиртай хэлснийг анзаарлаггүй юм. "Тэгэхээр минийхээ яаж гарсныг мэдсэн хэрэг үү? Та тийшээ очиод явж байгаа юм уу? Түүнтэй тэгэд уулзаа юу?" Гэтэл нь үгийн таслан "Таны оронд үлдсэн тэр хүнтэй юу? Тэгж их тосрогсон хүнийхээ төлөө ингэж их зовдогт нь аргагүй л дээ. Тэгвэл тэр хүнт нь яриангүй сайн ямар гавьяа байгуулснаа бодоод баяртай хөөртэй гэдг нь жигтэйхэн сууж ин лээ. Ганцхан гэмн өөртөө тань хизээ ирж нийлдэг юм бол доо. Тэгтээ санаа зовхын хэрэггүй. Тим сүрхий хүүхэн нэг их удаан хүлээлгэж зовоохгүй байлгүй. Ганцын зэрэг байтугай хэдэн ч манааг аргалж орхихоор гал амтан байдаг шүү." Гэхэн тэр "Марио минь. Бит дэнси биш маань даанч тоогүй. Ийм их баруунаар ингэж удаан хүлээлгдэг тусгүйл хүүхэн байна да. Би ч бүр норж гүйцлээ. Гэртээ орох минь. Тавтай сайхан нойрсороо. Нойрсорооч гэж тавтай сайхан нойрсуу. За, ингээд баяртай. Марио минь жаахан хүлээлтээ. Намаагаан битгий орхиочтой. Юу гэх юм сонсолтой гуй." Үнэн голоосон ингэж байхад нь Марион өөрийн ирэхгүй зог туслаа. Өөрийн яагаад ийм хачин ааш авиртай байсны учрыг олох тийшин хандсан Голдсберг "Ингэхэд би чинь тэр бүсгүйг биш. Өөрийгт нь ердөн өөрийгт нь л хүлээж байсан хэрэг шүү дээ. Ингэж худал хэлнэ гэдэгтээ тань шиг тогтой томоотой хүнд үнэхээр зохихгүй байна да. Та тэгээд надтай энд уулзна гэж яаж мэдсэн болж байна? Бурхан минь, би гэдэг хүн ийм хүний төлөөнөөс нэр нүрэн бодлоггүй гүйж явах гэж дээ. Ийм хүн шүү." Гэхдээ өөрөнтэй нэр нүрийг өчүүхэн жулаалгахгүй тулд өгөхөөс боцохгүй хүн чинь биш шүү. Марио минь, над итэг. Би чинь чамтайгаа уулзаж ярилцъя гэж бодсонд бол хаашаа ч холдоогүй юм. Гууны цаана гараа тартал минь та явж байсан. Аз минь тэгж харж үзэж байхад эргэж ирэхгүй яваад өгч би яаж чадах вэ? Өөрийнт нь хаалгаар хурч очихыг, явган хаалгаар яваад орж орхихыг хараад надтай л уулзах гэж явна та гэж бодоод баярлсан дан ёстой ухаан тавих шигсэн. Ер нь юу болсныг, ямар бодогдсныг хэлж чадахгүй. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна гэлээ. Амнаас нь гарсан үг болгоныг амьсгаа даран чагнаж, уймарсан сэтгэлд нь өнөмших итгэхэн гэгээ дахин гисэн Марион нар үтсэн цэцэг шиг өөрийн ирэхгүй уйран тэмүүллээ. Юудэнгийн ард тал руугаа буулгасан хэвээр алтан шаргал өсгөзг нь салхинд намрин нүүр нүдийн бороо шавж сар боловчиг огт тоосон шинжгүй зогсохт нь Голдсберг гарын аятайхан атхан довжин өөд нь хөтлөн гаргалаа.